ангиур? 8. За маш. Ой ёо. За. Хичээлээс тараад Наач амар гонигтэй төг штэ. ингээ найзуудтайгаас ингээ балаа. Гой юм ярьж та. Найз охин байгаа мó? Байхгүй. Чам Байхгүй. зүгээр үний хэлж шээ. Байхгүй. Би бас байхгүй. Битүү юм насаар синглтэн явсан. Насараас ингээ л Аха. тийм харин яг юу тоглох юм? Тоглолтгүй зүгээр хамт сууж байгаа л юм байна. Тийм үү? Яг юуны тухай? Бүх юм талаш. Тийм үү? Хичээлээ тараад юу гэдэг вэ? Зүг гэрдэл ярина штэ. Та гой зөв бодолтой гэж биш. Яа. Гой юм чамаа хатсан. За хичээлээ тараад юу гэдэг вэ? Өө тэгэл амраг бахтаа юу. Хичээлэл хийж тийм дөө. Манай сургууль амар ядаргаатай хичээлтэй авлаа гоё шүү. Өө тэгэл тараал ер нь намын санд хичээлэл хийж тийм дөө. Ер нь бол тэгдэг. Тэг яг нь хичээлээс бусад цагаар даалгавар хийчихэд бол тэр завтай. Тэгэл төлөөд өөрийнхөө хүссэн юм аа хийж. Ямар сэгц тууланд явмаар байна? Явмаар уу? Би хамгаалах хурлаар явмаар. Яг тэр талаараа өөрийгөө хөгжүүлмээр байна шүү дээ. Тэг ер нь бол тэгтээ явж л байсан та тэгээд унд нь тасцсан. Би дахиад явмаар байдаг байхгүй. За хичээлээ тараад өөр юу нэгтэй хайхаас өөр юу вэ? Найзуудтайгаа уулздаг, янз бүрийн секц тууланд явдаг уу? Яадаг вэ? Хаяада явдаг. Тэгээ шууд явчт юм байна. Найзтай тоглодог. Юу гэдэг вэ? Саксны дууланд явдаг. За өөр. Өөр тэгээд гэртээ ирэл тоглоом болно шүү дээ. Даалгавар хэл хөгжирч явдаг вэ? Дуутай явдаг болохоор зүгээр шүү. Өвлийн үеэр. Өвлийн үйлдэлээр бос машинтай л явна л та. Хичээлээ тараад ер нь яг юу хийдэг вэ? Хичээл нэгээд өдөртөө. Тэр найзтайгаа л байдаг да. Найзтайгаа юу хийх вэ? Хөвчлээ. Гэл парк гэдэг тийшээ тэнэл. Үйлдэл ялгаагүй юу? Тийм үү. За чиний юу хийдэг? Би бол найзтайгаа хичээлээ таарчаа гадуур явж байгаа л. Тэгэл гэртээ орныхоо ажил хийдэг шүү. Хид гэж хичээлэн тараад хідэн цаг найзтайгаа уулзаад гэртээ ер нь хид гээд авах байраа. 1:15- гээд 13 хүртэл гадуур явж байгаа. Тэгэл 4 гэхэд баг гэртээ очиж. Чиний хувьд хичээлээ тараад юу хийдэг вэ? Базата тоглож байгаа тэг гэрлүүгээр хамт сууж байгаа юм байна. Гэртээ харах гэж хэр уддаг вэ? Нэг 40 минут болох хаа. Нааша цаашаа бараг цаг гарan болдог гэсэн үг үү? За чиний хувьд гэртээ ер нь хичээлээ тараад юу хийдэг вэ? Найзтайгаа л яриад юм хийдэг шүү. Тэгээд хичээл нь хид гэж тараад найзуудтайгаа хид хүртэл уулзаад хидээс гэртээ авах уу? Тэр нь найзтайгаа цаг яриад тэгэл гэрлэг бол 10 минут болоод явдаг. Хичээлээ тараад юу хийдэг вэ? Найзтайгаа явнаас шууд гэлэг ярьдаг. Найзтайгаа тоглож байгаа тэгээд жоохон тоглож байгаа гэлэг ярьдаг. Өөрийгөө ер нь ямар талаараа илүү хөгжүүлмээр байдаг вэ? Би бол урлаг тал руугаа. Яг яагаад вэ? Явъя гэхлээр бол нөгөө эцэг эхийн одоо би яг энд ямаар байна гингүүд эцэг их төвшөөрөхгүй байх ч юм уу тийм ээ. Эсвэл мөнгөний асуудал ч юм уу, санхүүгийн асуудал байдаг. Чиний хувьд Саксын мөнгөөр хичээлээдэг. хичээлээ тараад ер нь яг юу хийдэг вэ? Ингээл Хичээл нь орж явах ч тийм одоо амтсан чинь. за яах вэ тэгэл найзтайгаа уулзаал угаасаа тэгэл Улаанбаатар хот чинь энэ хавьс өөр нэг гоё цаг өнгөрөх газар байхгүй бүгдээрээ шороо тоосон дарагдсан. Тэгсэн дүүрээ огт. Гэтэ яг найзтайгаа хад бол жаргалтай шүү дээ. Тэгэл үгүй чинь дөө. Секс тууланд хамрагддаг. Yes. Волейбол спорт талтал. Өөр ер нь юу сурыг гээд амжихгүй яваад байна. Өөрөө амар тийм зурх сонирхолтой. Гэтэ зурж чаддаг юм шиг. Тэгэл Хасаал гэж их бодож байна тий. нэг одоо хийх юм байдгүй л дээ. Тэгэл яваал гараал Хэр удаж очсон нэг бараг 2 цаг маг авцсан шүү. Төгжрөх юм бол ихтэй нэг 4 цаг явж байна. тийм тэгээ нөгөө сургуулиас Дуртай секс тууланда хамрагдаад явж ирсэн бол хичнээн сайхан бай тий. За хичээлээ тараад ер нь юу хийж байна? Хичээлээ дараад тэгэл найзтайгаа гадуур гараад тэгэл Ер нь гараад яг юу хичээлээ тараад найзтайгаа Шангрила эдэр парк эдэр ороод тэгэл тоглоо явах бах. зүгээр л тоглох юм. Тоглоод Өвлж гэсэн Шангрил ороод явж байгаа. тийш Ер нь цаг нөхцөж яваа. цаг нөхцөж байгаа. За ер нь ямар секс тууланд хамрагддаг. Секс дуулан гэвэл ер нь бол бүжиг дуу эдэр хамрагддаг та. Ер нь яг төвжирдэг цагаа юунд зарцуулаад гоё өөрийгөө яаж хөгжүүлмээр юм. Ер нь бол би бокс явах хөстэй. Гэтэ бокс явж чадах арай амжихгүй байгаа. За сайн уу? Сайн. Юмгуудээ тэгээд зуны амралтаа ер нь гоё өнгөрөө гэж бодож ш нэг тийм илүү төтөн бодол. Нэг сар нь өнгөрсөн шүү дээ юу юу?
Мэдгүй юу ч тэргэл өнгөрчлөө шүү дээ. Юу ч хийснээ санахгүй л байна. Өөрийгөө ер нь яг аль талаар нь илүү хөгжүүлмээр байна? Хичээл ном спорт хоёр гэдэг талаар л ер нь хөгжүүлээ гэж боддог. Яг хөгжчих гэхээр яг юу санагдаад байна чамд? Миний тийм өөрөө нэг тийм муу зуршил байгаа маань залхуурах гэдэг. Хичээлээ дараад ер нь юу хийдэг вэ? Тэгэл тоглоо гэхгүй. Уцаар тоглоод волейбол тоглодог. Тэгээд хаяа гой ном байвал ном уншаал. Хичээлээ дараа та хэд ер нь юу хийдэг вэ? 10 жилийнхаа хичээлийг тарангуут. Одоо бол амарсан зүний амралт болсон тийм. Тийм. За, ер нь хичээлтэй үедээ тараад юу хийдэг вэ? Хичээлтэй үедээ дараад тэргээр явж байгаа л гэртээ ярьдیں۔ Тэрүүгээр хаа хүрэх вэ? Сургуулиуд тойрж явж байгаа л заримдаа нэг хоккейд явах юм санал гэж боддیں۔ За, хичээлээ дараад юу хийдэг вэ? Би бат харваны дугаалт явдаг. За, өөр Өөр шууд гэртээ ярьдаг. Эсвэл заримдаа бол найзуудаа жоохон тэндэг. Рол гунаал, пенниворд унаал тэгэл волейбол тоглол. ерөнхийдөө бол ямар секц дууланд явж үзэх хүсдэг вэ? Өөрийгөө хангалттай ер нь хичээлийн мэс цагаараа хөгжүүлж чаддаг гэж боддог. Би гитари секцэнд явахыг хүсдэг. Хүсдэг тий. Аха. Явж байгаа юм уу? Дараа жилээс эхэлж явж магадгүй.